мэдээлэл таны мэдээлэл таны мэдээлэл таваад уур амьсгалын Монгол Улсын хууч үйлдвэрлэлүүд 560 байсныг Засгийн газраас спортын зэвсэг Дэлхийн нийтийн бас нэг юм судалгаа байдаг юм билээ. Нийт одоо энэ ажлын цагийн 3/20-ыг бол эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Орлогын 1/1-ийг нь бол одоо бас эрчүүд хүртдэг гэж. Тэгэхээр бол эмэгтэйчүүд маань бас ингэж ажил хөдөлмөрж байдаг. Бас тэдний бас салин энэ бол хэмжээг нь бол яг гүйцэтгэлээр нь бас олгож явах нь бас зүйтэй гэсэн. Эмэгтэйчүүд бол ерөөсөө энэ байгалаас заяахдагтаа л илүү их ачаа одоо үүрэх ийм тавилантай хүмүүс тийм ээ. Бид нар бол зөвхөн улсын ажлыг, оногдсон ажлыг улсын гэлтгүй ер нь л одоо эрхэлсэн ажил дээр одоо амжилттай сайн ажиллахаас гадна ар гэрийг үр хүүхдээ хань ижлээ харамжлах ийм үүрэгтэй тийм. За ер нь бол эмэгтэй хүн бол одоо ерөөсөө өөрийнхөө торгон мэдрэмж ухаанаар л амьдралаа авч явна. Тэгэхээр ер нь одоо ингээд туршлагаас харахад залуу охтуудад, залуу дүүнэртэй захихад бол эмэгтэй хүн бол сайн хантай байх хэрэгтэй. Сайн хүүхдүүдэд бол сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдүүдэд эд хөрөнгө үлдээх биш. Оюун санаанд нь, оюун ухаанд нь эрдэм мэдлэг үлдээж зөв хүн болгоод төлөвшүүлвэл ер нь одоо нас ахаад ирэхэд тэр бол хамгийн их үнэт баялаг болдог. Эмэгтэй хүн илүү мэдрэмж сайтай гэдэг чтэй. Тэр утгаараа маш сайн одоо хувийн зохион байгуулалт илүү сайн байдаг гэж бодож байна. Ажил бол өөрөө онцлог тийм ээ цаг наргүй ажилтдаг. Дээр нь одоо бас эмэгтэй хүн байхын хувьд бол бас гоо сайхан ч гэдэг юм уу ар гэртээ ч зарцуулах цаг бол бас нэлээдгүй байх ёстой. Тэгээ энэ бүхнийг бол одоо юу гэдэг бас л нөгөө эмэгтэй хатуу ухаан гэдэг шиг нэг одоо сайн төлөвлөж зохицуулж л одоо энэ ард нь гардаг да. Please forget